Сайн байцгаана уу хүмүүс сонсогч нараа. Ингээд үл мэдэх подкасттэй маань дараагийн дугаарт бас маш сонирхолтой нэгэн зочныг оролцуулахаар өрсөн байна. Ингээд Батаршихта энэ өдрийн минь төргий. Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн минь төргий. За, өнөөдрийн зочин маань болохоор хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын ерөнхий зөвлөх Батарших гэж хүн оролцож байгаа. Батарших та бас манай сонсогч нарт маань өөрийгөө товчхон танилцуулаач. За, юун төрөнд та бүхэнд бас энэ өдрийн мэдээ хүргэе. Намайг Батарших гэдэг. Би хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын ерөнхий зөвлөхөөр ажилладаг байгаа. Ерөнхийдөө хөгжлийн шийдэл төрөмс байгууллагт одоо анх байгуулсан цагаас нь хойш ажиллаа явж байгаа. Миний үндсэн одоо мэргэжил бол бизнес удирдлага. Тэгээд энэ байгууллагт ажиллахаас өмнө миний хувьд бол ерөнхийдөө гадаадд байхдаа бол энэ экспорт гадаад талын чиглэлээр ажиллаж байгаад тэгээд Монголд бол бизнесийн зөвлөхөөр ерөнхийдөө entrepreneurship-ийн чиглэлээр бол нэлээд ажиллаж байна. Тэгээд одоо хийж байгаа ажлуудын маань их хэсэг маань энэ чиглэлийн ажлууд явагдаж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Улаанбаатар хот бол орон нутгийн одоо бизнес эрхлэх залуучуудтайгаа хамтран ажилладаг ийм нэг хүн байна. Юуны өмнө танд өнөөдрийн урилгыг хүлээн авч оролцож байгаа гэдэлд маш их баярлалаа. Тэгээд манай подкастын маань гол зорилго бол ерөөсөө залуучуудад мэргэжил сонгоход нь туслах мөн одоо мэргэжлээр ажиллахад тулгардаг ямар бэрхшээлүүд байдгийг тэр нь бас мэргэжилтнүүдийг яаж өөрсдийнхөө мэргэжлээр мэргэшээд тэрийг даван туулж гарсан байдгийг бэ гэдгийг ерөнхийдөө туршлага хуваалцах ийм ерөнхийдөө подкаст байгаа. Тэгэхээр подкастын маань хамгийн анхны эхний асуулт болохоор ер нь яг ямар мэргэжлэр хаан сурч төгссөн бэ? За, миний хувьд болохоор би бакалавра Турк улсын Измир хотод байдаг Dokuz Eylül их сургуулийн бизнесийн бакалавр төгссөн байгаа. Дараа нь би магистрийн зэрэгээ Стамбулын их сургуулийн олон улсын харилцаагаар мөн төгссөн байна. Тэгээд ерөнхийдөө бол бакалавр бол магистрийн. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? За, ер нь бол бизнесийн удирдлагын чиглэлээр сурах шалтгаан болохоор яг миний намайг бол аюул тун болж байгаа. Тэр цаг үед бол энэ бизнес ялангуяа зах зээлийн нөхцөл байдалд бизнес эрхлэх гэдэг бол их чухал шиг санагдчихсан. Ер нь бол яг эдийн засгийн анги ч юм уу эсвэл одоо нэгтлэн бодогч гэх одоо маш олон тийм мэргэжлүүд бол тухайн үед бол байсан л да. Гэхдээ ялангуяа тэр нэг энтерпренеур сэтгэлгээгээ хөгжүүлэх тэгээд хувийн хөвшил тэгээд хувийн менежментийн зүйлийг бол бас суралцах нь их чухал юм байна. Үүнийг нэг суур болгоод авчих юм бол дараа нь бол ямар ч газар очсон тэндээ ажил хайгч одоо нэг ажилд ордогч бай эсвэл ажил олгогч болсон ч бай. Яг энэ бол их чухал суур байх ёстой мэдлэг юм байна. Тэгээд тийм учраас энэ босрлыг олж авъя гэд ингээд бизнес удирдлагыг бол суралцаад одоо яалч сонгоод суралцсан. Тэгээд 4 жилийн хугацаанд суралцах явцдаа бол одоо олж авсан мэдлэг маань одоо өнөөдөр хүртэл бол маш их хэрэг болж байгаа. Тийм учраас би бол энэ бакалаврын зэрэгээ бол бизнес удирдлагаар хийсэндээ бол маш их баяртай байдгийг. Ялангуяа тухайн үед орж исэн хичээлүүд нь бас маш их сонирхолтой байсан. Одоо Туркийн би тухайн одоо Dokuz Eylül гэдэг их сургуулийн бизнес удирдлагын хөтөлбөр бол бас тухайн улстай бол нэлээд дээгүүрт ордог тийм хөтөлбөр байсан. Тэгээд дараа нь тухайн бакалаврын зэрэгээ төгсчөөд нэг ингээд хартал би ч нөгөө гадаад сурч байгаа дээрэс нь надтай хамт суралцж байгаа болоод манай одоо байранд бас амьдардаг байсан ингээд залуучдыг харахаар олон улсын компанид олон улсын корпорациудад их ажилд орох тийм сонирхолтой бас оюутнууд их байсан л да. Тэгээд түүнийг дагаад надад би бас өөрийгөө судлаад үзсэн чинь ер нь бол олон улсын харилцаа ялангуяа улсуудын соёлыг бас давхар судлуулах зүгээр юм байна. Ингэснээр нөгөө бизнесийн удирдлагын чиглэлээр суралцж байгаа зүйл маань илүү одоо хэрэгтэй одоо надад бас хэрэгтэй. Дээрээс нь одоо энэ маань бас өнөөдөр зөвхөн нэг улсын тухай, нэг жижигхэн хотод ажиллах тухай биш. Улс хоорондын, үндэстэн хоорондын одоо корпорацид ажиллах тиймээс бусад улс үндэсний талаараас ойлголттой болох нь их чухал юм байна гэд. Тэгээд би магистрийн зэрэг олон улсын харилцааг сонгоод орж тэгээд суралцсан байгаа. Тэгээ энэ бол бас маш хэрэг болж өнөөдрийн хүртэл одоо хэрэг болсоор байгаа. Яагаад тэгэхээр одоо миний хийж байгаа энэ ажил маань гэсэн ерөөдөө бол бас гадаад улс орнуудтай холбоотой ажлууд байдаг.
Дээрэс нь бусдыг ойлгоход бол бас олон улсын харилцаа, ялангуяа гадаад улс үндэстний соёлыг суралцсан гэдэг бол бусдыг ойлгоход зөвхөн болдог ийм зүйл байгаа. Тэгээд бакалавр болон магистр зэрэгээ ийм хоёр өөр мэргэжлэр бол суралцсан байдаг юм аа. Мэргэжлэрийн ер нь одоо ингээд ажиллаж явах хавцад ер нь тэнд ямар санагддаг вэ? Би ер нь баяртай байдаг шүү дээ. Ер нь бол яг хоёр бол нийгмийн чиглэлийн салбар. Яг бизнес удирдлагын хувьд бол баг зэрэг энэ математик тийм талын юу ордог. Гэхдээ ерөнхийдөө бол бизнес хууль болохоор би 10 дэх сургуулийг төгссөн. Тийм учраас математик физикийн сургууль төгссөн учраас бас тодорхой хэмжээний математикийн суурьтай. Энэ маань өөрөө юм дээр одоо тийм нөгөө нийгмийн салбарыг нэмэхээр бас их чухал их өөрмөц зүйл болдог л доо. Тэгээд би бол одоо ингээд ажиллаж байгаа энэ салбартаа тэр ингээд орчин доош тэр ер нь бол энэ суралцсан мэргэжлүүд маань олж авсан мэдлэгүүд маань тэгээд одоо тухайн үед туршлагаараа бий болгосон энэ ур чадвар маань бас их чухал хэрэгтэй зүйлэл би суралцсан юм байна да. Би он жилүүдийг бол тухайн одоо тийм магистрийн 2 жил, бакалаврын 4 жилийг бол хийдийм зүйлд бол зарцуулаагүй юм байна л гэж боддгийн. Тийм учраас их баяртай байдаг. Надад бол таалагддаг. Суралцсан сургуулиуд маань ч гэсэн надад маш их амьдралын их одоо том мэдлэг ур чадваруудыг бол олгосон гэж би бас боддог. Тэгээд баяртай байдаг. За ер нь бол одоо нэг яг та отоогоор яг ямар одоо нэг төсөл дээр ерөөдөө ажиллаж байна вэ? Яг юу хийж байна вэ те? Тий. Ер нь бизнесийн удирдлагаар төгсөж байгаа хүмүүс маань гараад ер нь яг ажил дээр яг юу хийдэг вэ? Энэ талаар бас та яг өөрийнхөө ажилдаа холбогдуулаад ирвэл те? Тий, түрүүн би хэлсэн одоогоор би бол entrepreneurship-ийн чиглэлээр илүү ажиллаж байгаа. Ер нь яг бизнесийн удирдлагыг төгссөн хүн бол ямар ч ажил хийж боломжтой гэж би боддог. Заавал одоо аль нэг газар маркетинг гэж тийм үү те одоо юу гэдэг бизнесийн департаментэд талд одоо бизнес хөгжлийн департаментэд ажиллах шаардлагагүй өөрийн гэсэн ажлын байрыг бий болгож болно, эмнэлэгт ажиллаж болно, сургуульд ажиллаж болно. Яг тэгвэл энэ бүх зүйл одоо өнөөдөр бол ерөөсөө бизнес болчиход байгаа шүү дээ ерөөсөө. Төрийнч вэ, хувийнч вэ, төрийн бусч вэ. За тэгэхээр энэ бүгдийг зөв зохион байгуулалттайгаар хамгийн үр ашигтайгаар за тийм менежмент хийгээд аваад явах эсвэл одоо тэр байгууллага дотроо манлайлаа тэр байгууллагын хамгийн одоо төгс үйл ажиллагааг зохион одоо бий болгоход нь хувь нэмрээ оруулаа явуулна гэдэг бол энэ бизнес удирдлагын чиглэлээр төгссөн хүмүүсийн хувьд бол их чухал үүрэг гэж би боддог. Тийм ч учраас би өөрийн одоо энэ ажиллаж байгаа хөгжлийн шийдлгээ төрөөс байгууллагад ч гэсэн өөрийн одоо олж авсан мэдлэг туршлагаараа бас тодорхой хэмжээний байгууллагын нэр хүндийг өсгөх, дээрээс нь байгууллагын одоо ажиллаж байгаа энэ салбартаа тэргүүлэгч болоход нь бол нэлээд оролцоотой байх хэрэгтэй гэд одоо бодож ирсэн. Тэгээ энэ үднээсээ ч гэсэн энэ байгууллагын гүйцэтгэх захидлаар бас хоёр ч удаа нэр дэвшээд одоо сонгогдоод ажилласан юм туршлага бас байгаа. Тэгээд ер нь бол бид нэр бизнесийн удирдлага гэдэг бол миний бодлоор яаж хөгжүүлдэг юм мэргэжил яг одоо суур мэргэжил нь одоо юу ч байсан тэгээ ангаахын эмчч байсан бизнес удирдлагын сураад үзэх юм бол өөрийн гэсэн эмгэгтэй байж болно эсвэл одоо өөрийн эмнэлэггүй байлаа ч гэсэн айлын газар эмнэлгээр эмнэлэгчид эвжээр ажиллаж байгаа ч гэсэн цагаар яаж зөв хуваарлах уу эмчнүүдээ яаж харилцах уу байнга хөвч одоо тэр нөгөө харилцагчтай яаж тогтоон байх уу гэдэг энэ бүгд бол маш сайн мэдээлэлтэй болтго юм болов уу гэж боддгийг. За ерөнхийн нөгөө хөгжлийн шийдэл байгууллагынхаа одоо нэг талаар миний зүгээс одоо нэг сонсогчдаа сонирхолтой хологод бас хэд хэдэн зүйлийг энд онцлмаар санагдсан. За ер нь бол одоо матарших маань болохоор бизнесийн хөгжлийн хөтөлбөр чиглэлээр Хятад, Турк, Монгол улсад амжилттай ажилласан туршлагатай гэдэг байжсэн тий. За ингээд нийгмийн хариуцлагатай тогтвортой байдлыг шин загварыг турших хөгжүүлэх ерөнхийдөө юм зорилготой бас ажиллаж байгаа гэж ерөнхийдөө энийг ойлгосон. За мөн reach төсөл тий. Одоо болохоор best төсөл гэдэг ерөнхийдөө USAID-ийн зүгээс санхүүжилттэй юм төслүүд дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төслүүд дээр одоо жишээлбэл нэг ажиллаж байхад одоогийн байдлаар тий танай байгууллага
нийт хэдэн ерөнхийдөө тэр стартап гарааны бизнес, жижиг дунд бизнесүүдийг ер нь гаргаж хөгжүүлсэн байна. Одоо бойжуулсан гэх юм уу тийм. За яг уу за бас нэг зүйлийг бас нэг залруулч маань би одоогор бол яг бэст хөтөлбөр дээр ажиллахгүй байгаа. За хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагад мэдээж ажиллаж байгаа. Тэгээ хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагууд нэлээдгүй их төсөл хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлдэг байгаа. Reach болон одоо best хөтөлбөр төслүүд гэх юм бол жижиг дунд бизнесийн санхүүжилтийг дэмжих, ил тод байдлыг ялангуяа гаргаж ирэх, за тэгээд хувийн хөгжлийн одоо хөгжлийн орчин сайжруулалтаар ажилладаг арга бол их одоо Монголын жижиг дунд бизнесийн орчинд бол нэлээд том хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байгаа. Миний хувьд болохоор яг уу энэ хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагад ажилласан хугацаанд бол яг уу нэлээдгүй гарааны бизнес болоод энэ хувийн хөгжлийнхнийг дэмжих одоо шинэ янз бүрийн одоо боловсролын хөтөлбөрүүдийг ялангуяа хөгжүүлэхэд нэлээд гар бие оролцож байсан. Тэгээ одоогийн байдлаар нэг 4000 гаруй залуучуудтай бол нэлээд хурц ажилласан юм байна гэж бидний юу байдаг. Бид байнга нөгөө бүртгэл хийж явдаг л да. Тэр харилцагчийн бүртгэл дээр бол тэр нөр одоогийн байгаа тоо бол тэгж харагдаж байгаа. Тэгээ ер нь бол юу гэхээр нөгөө жил ирэх тусам бидний одоо суралцахын ур чадвар одоо гэсэн тийм одоо энэ суралцахын арга зүйд нар бол бүгд өөр одоо шинжлэгдэж явж байна. Тэгээ үүнтэй уялдаатайгаар бид нар бас ингээд суралцахын болоод заахын одоо арга зүй хөтөлбөр энэ бүгдийг бол банк шинжлэх одоо яалтчгүй тийм хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа. Тэгээ тэр утгаараа бид нэр манай байгууллагын хувьд бол энэ хөтөлбөрөө дахин шинжилэн боловсруулахад бол байнгын судалгаа, байнгын эрэлт хэрэгцээ судалсан шинэ боломжуудыг бол эрэлхийлж хайж идэг. Тэгээд энэ бол нэг тийм амархан бол ажил бол бас биш байгаа. Бас нэлээдгүй их хөдөлмөр орсон. Тэгээд дээрэс нь энэ хөдөлмөрийг одоо бий болгохын тулд маш их судлах, мэдэх, турших, туршлагаж одоо ийм хэрэгцээ бол байдаг. Тийм учраас манай байгууллагын зөвлөхүүд байна. Бид өөрсдөө ч гэсэн энэ чиглэлээр одоо өдөр шөнөгүй л одоо бас мэрийн ажилладаг. Тэгээд би ч гэсэн нэг одоо энэ байгууллагын нэг болоод ингээм хамтдаа мэрийж ажиллаж байгаатай их баяртай байдаг л да. Тэгээд энэ өөрийг сонирхолтой байдаг. Амьдралын хэв маягийг байна хүртэл одоо бүтээж бий болгож хэлбэржүүлэхэд хүртэл их том нөлөөтэй бас байдаг. Тэг ер нь бол яг бид нар яг нэг олон бизнесүүд энэ дээрээ тоон юм яхаас илүүтэй ер нь яг бидний хэлж өгчээсэн бидний одоо дэмжсэн сургасан ганц хоёр хон одоо тий гол сургамж сургаал одоо юу гэдэг нь нэг заасан зүйл маань тухайн одоо бизнесээ хийх гэж байгаа болоод эхлүүлсэн хөгжүүлээ явж байгаа хүмүүст хэрэг болж одоо үр өгөөж үзүүлж байх нь л одоо бидний хувьд бол хамгийн чухал гэж үздэг. Тэр талаас бол одоо шин одоо зүйлсээ юу байж болох вэ? Тэр тал дээр ялангуяа нөгөө хайрцаас гадуурс тэр өөрсдөө нээ илрүүлэх зөвхөн нэг тодорхой нэг зүйлээр хязгаарлаад байхгүй одоо илүү нэг одоо нэг өөрсдөө юу гэдгийг одоо нэг өөрсдөө итгэлтэй болоод тэг хязгааргүйгээр сэтгэх одоо өнөөдөр нөгөө өөрт байгаа дотоод нөөц боломж хүчээ бүгдийг ингээ ил гаргах түүнийг ингээ бүр нөгөө одоо байгаа биеийн дотроос бүр илүү гаргаж гаргаж ирэхэд нь бид туслах нь их чухал юм болов уу гэж боддог. Тэгээд энэ ч учраас бол манай нөгөө сургалтын хөтөлбөрүүд бас илүү тэр талын дасгал арга одоо агшлуудыг бол ашиглаж явдаг байгаа. За таны сонгосон мэрэгжил ер нь ямар ур чадваруудыг шаарддаг вэ? За яг одоо би нэг сонирхолтой зүйл ярмаар байна л да. Нөгөө ур чадвар гэхээр яг нөгөө бакалавр магистрт мэдээж одоо танхимын болоод одоо багш нартайгаа уулзж байгаа явцад дээрэс нь дадлаг хийж явж байхад бол нэлээдгүй их ур чадварыг бол олж авч ирсэн. Гэхдээ зөвхөн одоо танхимын гэлтгүй танхимын бус орчинд ялангуяа одоо сургуулийн гадуурх орчинд бас нэлээдгүй хамгийн гол ур чадвар нь эндээс олж авч ирсэн болов уу гэж би боддгийн. За тэр нь ямар ч зүйл вэхээр одоо сургуулийн кампус одоо бид нар сургуулийн орчин байдаг шүү дээ тий. Энэ хэсэг бол их чухал гэж одоо энэ хэсгийн community байх нэг хэсэг байх нэг чухал гэж боддог. Жишээлбэл намайг одоо их сургуулийн
хатан байх үед бол манай сургуулиуд бол маш олон төрлийн клубүүд их ажилладаг байсан. За тэгээд тэр клуб дотор бүр сонирхол татах зүйл юу гэхээр жишээлбэл одоо юу гэм Кимерсийн одоо философиг судлах клуб ч гэдэг юм уу тий одоо энийг чимээ сонсоод энэ хин хэрэгтэй ингээд одоо Монголын нэг клуб ажиллаж байгаа хүмүүс тэгж л бодох бах. Бас дээрээс нь одоо юу гэдгийг нөгөө neurolinguistic буюу ухамсар одоо юуны хэлгийн одоо клубийнхэн ч гэх юм уу. За тэгээд бүр тийм шинжлэх ухааны клубүүд за тэгээд аялын клубүүд зүгээр л нэг хоорондоо өөрөө хоорондынхаа нөгөө соёлын талаар хуваалцах ийм клуб эсвэл 5 дахь орой нэг ганцхан цаг тухайн 7 хоног юу болоод өгөрөө гэдэг зүгээр ярилцдаг нэг клуб ч гэдэг юм ингээл төрлийн клубүүд оюутны энэ кампуст их ажилладаг байсан. Тэгээд тэр клубүүд чи очоод зүгээр ингээд суугаа сонсоол босоо залуучууд юу боддгийм байна, юу болсон байна, ямар асуудал бэрхшээлийг даван туулж яваа юм байна. Би яаж байна? Би өөрийгөө тэнцээ илэрхийлээд надад бас ямар одоо санал тэдний зүгээс надад ямар одоо шинэ миний бодоогүй зүйлийг бас гаргаж ярьж хуваалцах боломж одоо тэг гарч ирж байгаа гэдэг юм ингээд ийм зүйлсүүд их гарч ирж үсэн. Энэ өөр надад их олон зүйл холын одоо зүйлийг бодогдуулах тэгээд бүр чухал зүйл нь бол одоо хичээлийн хажуугаар ажил хийх те энэ чинь ингээд хүний харилцаа хүмүүстэй яаж харилцах уу гэл ингээл ийм олон талын одоо ур чадваруудыг олж авчихсан л та. Тэгэхээр одоо ур чадвар гэхээр заавал тухайн мэрэгчлэрийг гэлтгүү мэрэгжлийн одоо нийгэм дотор нэг хүн нийгэм шиг ийм бас ур чадвар их чухал байсан юм байна гэдгийг бол тухайн үед ойлгож тэгээд энэ талын цуулцах га тэгээд нэлээд олон талын арга хэмжээнд хамрагддаг өргөөрөө оролцдог ийм итгэл байхад хичээдэг байсан байна. За одоо жишээлбэл яг одоо та одоогийн ажил дээр яг ажиллаж байгаа одоо нөхцөлд за нэг ийм ерөнхийдөө ур чадвар шаардаад байна. Ер нь шаарддаг юм байна шүү гэвэл одоо жишээлбэл та яг юуг дурдж хэлэх вэ? За тэгээ хамгийн түрүүнд шийдвэр гаргах ур чадвар. Ерөөсөө бизнесийн удирдлага болоод олон улсын харилцаагаар суралцж байгаа энэ хүмүүсийн хувьд бол маш сайн шийдвэр гаргах ур чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Ялангуяа тухайн акшн маш яаралтай тий одоо хэдхэн секунд хэдхэн хормын дотор тухайн нөхцөл байдалд хамгийн эвтэйгээр хамгийн одоо өндөр баланстайгаар яаж шийдвэр гаргах вэ? Эсвэл одоо урт хугацааны хувьд ч гэдэм яаж шийдвэр гаргах вэ? Гэхдээ энэ шийдвэр гаргах ур чадвар бол их чухал юм байлээ. Дээрээс нь бидний одоо хувьд бол бас энэ нөгөө бизнес удирдлага гэх олон улсын харилцаагаар сурсан хүмүүсийн хувьд бол бусдад харилцах. За тэгээд харилцааны энэ одоо нэг харилцааны ур чадвар гэж бид бас ярьж байгаа тийм яаж хүнтэй харилцах вэ? Одоо мэдлэгээс үдэхээс баяр талархах, уучлалгүйх. За тэгээд одоо төвчээд өнгөрөх те одоо энэ бол одоо харилцааны хувьд маш чухал ур чадвар өөрсдөө илэрхийлэх, бусдыг одоо зөв ойлгох гэл одоо энэ бүгд бол. За гурав дахь их чухал ур чадвар бол юу вэ гэхээр ер нь бол их тийм уян хатан байх ур чадвар их чухал. Одоо альва нөхцөлд хурдан тасан зогцож уян хатан байх. За бие ийм байх байд учраас энэгээрэл байна ч тийм үү эсвэл бусад энэ улс орон одоо энэ хотод ийм л учраас энэ байх хэвээр энэ юу ч өөрчлөх өөрчлөгдөх боломжгүй гэж харах одоо ийм гүгээр одоо тасан зохицох ур чадвар бол маш их чухал юм байна гэж харсан. Тэгээд ерөнхийдөө бол гол ийм гурван ур чадварыг бол нэрлэмээр байна да. За ер нь ингээ мэрэгчлэрээ ажиллаж байхад те тулгардаг байсан түгээмэл энгийн алдаануудаас хуваалцвал та ямар алдаа хуваалцах вэ? Тэгээд энэ алдаанаас ер нь юу сурсан бэ? Энийг яагаад ингээ хийчихвэ? Энийг бол ингэж л хийх байсан юм байна. Нэг тиймэрхүү түгээмэл нэг энгийн алдаа гардаг шүү дээ. Тэгвэл ер нь танд тулгарч ирсэн одоо тийм алдаа энгийн алдаа байвал мэдээж хуваалцсан. Мэдээж алдаа бол ер нь бол маш их тулгардаг. Ингийн алдаа гэлтгүү те одоо ингиж вэ хэцүүч ер нь алдаа гэдэг чинь өөрөө маш хүнд хэцүү зүйл л те одоо айл болох алдаа хийхгүй байх хичээх хэрэгтэй ер нь бол гэхдээ тэгээд одоо зарим тохиолдолд яалтчгүй алдаа бол гарч яадаг миний хувьд бол хамгийн одоо санаа одоо сэтгэл зүйн өндөг алдаа бол ерөөсөө хэлээр буруу бичихвээ гэж те нөгөө хэл дүрмийн алдаа гарах вэ одоо альва зүйлийг бичихтэй энэ дээр хамгийн их анхаарал тавьдаг. Хоёр дахь нь болохоор
одоо апн тоод ч юм уу захитай имэйл ч юм уу тийм зүйлийг бидэхтэй бас зөв илэрхийлж чадж байна уу? Одоо хэлэх гээд байгаа зүйлээ буруу илэрхийлэх гэдэг нь яах гэдэг. Энэ тал дээр бас алдахгүй байхыг хичээдэг. Тэгтээ алдаа бас амдаа гарнаа бас ингээд нөгөө бичгийн зүйлүүд чинь өөрөө ингээд нэг тийм тухайн нөгөө эсрэг талны хүнд яаж хүрэх гээд байна гэдгээ их зөв тодорхой зөв тооцоолж найруулж бичихгүй бол зүгээр яриад ойлгуулсан гэдэг шиг хүмүүсийг амархнаар яриад ойлгуулчих гэдэг бичиж ойлгуулах нь бол бүр их хэцүү зүйл гэдэг. Тэгээд энэ бол энэ дээр ойлгох алдахгүй байхыг хичээдэг. Би бол энэ дээр бол нэг их алдаа хийдэг байсан. Тэгээд энийг одоо ингээд засгаал ойлгуулах яаж зөв найруулж бичих үү гэдэг дээр байн бол толгоо гаргаж суудаг. Гурав дахь зүйл бол юу вэ гэхээр заримдаа бол одоо том зорилгын төлөө зарим нэг зүйлсийг бол ялцчихгүй одоо sacrifice гэж хэлдэг ч тийм нөгөө бүлээн зөвшөөрөхгүйгээр одоо тухайн одоо хүний талд хинт одоо тийм одоо нөгөө тухайн хүмүүсийн их ашиг тохирохгүйгээр одоо шийдвэр гаргах ийм шаардлагууд бол гардаг. Энэ мэдээж бол тэр хүмүүсийн хувьд бол энэ хүн алдаа хийж ингэж бодогдож байгаа. Гэхдээ нөгөө талаасаа бол одоо том зорилгын төлөө одоо байгууллагын зорилго ч тийм үү тийм эсвэл одоо олонхын арих ашигын төлөө ч тийм үү энэ дээр бол ялцчихвал энэ алдааг бол хийх шаардлага бол гардаг. Тэгээд ийм гурван төрлийн алдаа бай Gold Bank одоо хаяаны хийцдэг. Гэхдээ үүн дээр бол үүнийг гэхдээ би бол банк алдааны дараа бол дүнэлт хийх түүнийг одоо юу ахиж дараа нь юу болж болох уу гэдэг дээр бол банк бол өөрөө одоо зөвмж хийдэг хөөдөө тийм зүйлэг бол авдаг байгаа. За мэргэжлэрийн төгөлдөр нь ажиллаж явах үеийн амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хаваалцвал ямар туршлага хаваалцваа? За тэгэл сайн туршлага гэхээр ч нөгөө л одоо олж авсан мэдлэг болоод ур чадрууд дээр л одоо нэлээд сайн дөрөсөн зүйлс одоо ажлууд маань нэлээд амжилт авчирдаг л та. Мэдээж ихний зүйл дээр бол айхтар ур чадвар ашиглаад одоо айхтар үр дүндэл хүрнэ гэж юм байхгүй. Тэгвэл бол илүү дуршлагжин гэж бол хүлээдэг. Тийм учраас бол дуршлагжиж бол илүү олон зүйлийг бол олж авнаа. Илүү их дараагийн их чухал одоо үн цэнтэй зүйлийг бол олж авна гэж бол би итгэдэг. Тийм учраас ер нь энэ ажил дээр ч юм уу эсвэл одоо ер нь бол заавал энэ ажил одоо хийж байгаа ажил гэлтгүй нийгмийн амьдралд бол ерөөсөө чухал хамгийн одоо сайн найзуудыг олж авах жинхэнэ нэг үн цэнтэй хүрээллийг бий болгох энэ тал дээр л бол илүү тийм өөртөө дуртай юм аа л одоо бас ингээд өөртөө зориулт цаг гаргаж хийж энэ бүгд л миний хувьд амжилт юм болов уу гэж би боддог. Жишээлбэл би юу дэлхийн глобус хөдөлгөх дуртай. Энэ глобус одоо дэлхийн бөмбөрцөг. Дэлхийн бөмбөрцгийг одоо цуглуулдаг юм бол зорилго нь юу гэхээр төрөмжлийн миний одоо эзэн засгийн мэргэжлүүд их гол нөлөө үзүүлсэн гэж би бодож байна. Одоо бизнесийн удирдлага болоод энэ олон улсын харилцаа маань өөрөө нөгөө дэлхийн бөмбөрцгийн тухай энэ дэлхийг яаж хөгжүүлэх вэ? Энэ дэлхий дээр байгаа асуудлыг яаж шийдэх вэ? Дээрээс нь энэ олон улс орон үндэстнгүүд юугаараа ялгаатай тэр улс үндэстнгүүдэд юу байдгийг энэ бүгдийг бол дэлхийн одоо бөмбөрцгөөс олж харах бүрэн боломжтой байдаг. Тэгээд энэ хоббигоос ингээ хэрэгжүүлж явж байгаа нь бол миний хувьд бас гоё амжилт гэж бас боддог. За тэгвэл одоо таны хувьд таны бодлоор сайн мэргэжилтэн гэж юу хэний хэлэх вэ? Сайн мэргэжилтэн гэж одоо бусдаа хүлээн зөвшөөрөгдсөн. Тэгэл одоо зах зээл дээрэлт хэрэгцээ нь үнэхээр одоо хэрэгцээ үнэхээр одоо гарч ирээд хүнийгээ одоо хэрэглэгчтэй харилцагчтай одоо яг нөгөө хэрэгцээнд тохируулж зөв харьцаж чаддаг одоо тийм хүнийг хэлэх байх та. Гэтэ яг мэргэжилтэн гэдэг нь одоо сайн яг одоо гаргаж хэлж чадахгүй л байна л та. Яг тэгэхээр одоо энийг бол бас дүгнэх үнэлэх байдал нь бол янз бүрээр байх бах одоо тоон шинжтэй хуу чанарын шинжтэй үнэлэх үү гэдгээр тий. Тэгэхээр яг энэ хүн сайн, энэ хүн муу гэж хэлэхэд бол нэлээд хэцүү байдаг. Тухайн агшин, тухайн мөчтөө бол одоо хичнээн муу мэт харагдаж байгаа болчих хотын зорилго талаас харах юм бол их сайн зүйлсийг одоо хэрэгтэй одоо энэ зорилготой хүрж байгааг бас үгүйсэхгүй. Тэгэхээр нэлээд хугацааны тийм дүгнэлт хийх хэрэгтэй байх гэж бодож байна да. Тэрэн дээр бол
За ер нь тэгвэл таны ажиллаж байхдаа сонсч ирсэн ер нь хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ? Ерөөсөө бити боожог. Одоо ерөөсөө тэр бол их чухал байлээ. Тэгээд би өөрөө нөгөө менторудтай. Тэгээд миний менторуд маань ерөөдөө гадаад хүмүүс байдаг л да. Тэгээд тэднтэйгээ жилд аль нэг удаа уулзахыг бол хичээдэг. Имэйлээр, захимаар, Skype-аар, WeChat, WhatsApp, одоо Facebook гэх мэт сошиал медиагараас ашиглаад одоо л харьцаж тэднтэйгээ. Тэгээд тэдний хувьд гэсэн хэлдэг зүйлс юу гэхээр одоо бүх юм төр зураг. Тэгэхээр ямар ч том эсвэл ямар ч том асуудал одоо том хуралдаж одоо ихтгэл тавих болсон ч гэсэн тэр бол тэгэл болол өнгөрөх юм учраас түүний өмнө шаналлах, зоовох, айх хийх бол шаардлага байхгүй. Тэгэл болол өнгөрөх учраас харин түүнийг яаж илүү төгс болгож болох вэ? Түн дээр л их хариу анхаарал ажиллах өгөөд явах нь чухал юм байна гэдэг. Тэдний зүгээс бол тэг хэрэгтэй шүү гэж байнга зөвлөдөг. Тийм учраас бити бууж өг зүгээр л урагшаага. Тийм л чухал. За түрүүн та нэг менторудтай ажиллаж шүү дээ. Тэгээд ментортой холбоотой нэг бас нэг хит юм асуудаг юм лөө гэж бодлоо л доо. Бас манай нөгөө сонсож байгаа хүмүүс маань сонирхолтой жоо гэдэг тий. За ментор, менти гэдэг ерөнхийдөө нэг ойлголт байгаа. Тэгэнгүүт манад бол харьцангуй шинэ ойлголттой яваад байна тий. Гэхдээ одоо бол харьцангуйс нэг интернет технологи хөгжөөд байгаа учраас за ямар ч нэг Google-ээс хаагаад бол ментор, менти гэж яг юу юм бэ гэдэг талаар бол уншиж байна. Гэхдээ яг одоо жишээлбэл таны хувьд бол ингээ нөгөө менторуудаасаа зөвлөгөө аваад ер нь бол ингээл энийг яах вэ гэж яваад байна тий. Тэгээ бас хит хитэн ментортэй гэж би ерөөхдөө ойлголоо. Тэгэхээр жишээлбэл ментортойгоо одоо нэг жишээлбэл ментийн харилцахдаа яг ер нь яг ямар байдлаар харилцах хэрэгтэй гэдгийг одоо жишээлбэл зараадаа нэг ийм тохиолдолд байна би энийг яах хэрэгтэй юм бэ гэж асуух хэрэгтэй юм уу? Эсвэл одоо за би нөгөө ийм зүйлүүдийг ерөнхийдөө асууна одоо нөгөө яг энэ дээр нөгөө нэг яах вэ гэдэг нэг юм тулчаад байна тий. Тэгэхээр энэ нэг мань хүн одоо менторлж байгаа нөгөө хүн маань болохоор арай илүү одоо намайг бол бас нэг 5-10 жил тэрийг ингэж хийгээд миний тэр нөгөө нэг тулах гэдэг амиг туулцсан хүн байгаа даа шүү дээ. Тэгэхээр би энэ дээр гацчлаа. Тэгэхээр энийг яг яах вэ гэж асуух юм уу? Ер нь ямар байдлаар ментортойгоо ер нь харилцах нь одоо зөв зохистой үр дүнтэй харилцаа ер нь байдаг юм бэ? Тэгэхээр менторингийн харилцааны хувьд бол юун түрүүнд менторч тэр ментичтэй бие биендээ ямар нэгэн хариуцлага хүлээх ёсгүй. Энэ харилцаа бол цэвэр сайн дурын үндсэн дээр тэгээд ижил төвшний тэгээд бие биендээ хүндэтгсэн дээрээс нь ардчилсан юм зарчимтай ийм харилцаа байдаг. Тэр утгаараа бол одоо менти одоо жишээл ментороос зөвлөгөө авах гэж байгаа ментигийн хувьд бол бас бэлэн ямар нэгэн зүйлийг бол хүлээх биш. Өөрөө тэр одоо тулгараад байгаа асуудлыг одоо өөрийн өнцгөөсөө одоо өнцгүүдээсээ ч юм уу тэгээ олж хараад түүнийгээ гаргаад ирчихсэн гаргалгааг нь бодчихсон. Харин энэ олон тэр одоо гаргалгаан дотоос аль нь хамгийн оновчтой байж болох вэ гэдгийг бол харин ментортойгоо чөлөөтэй саналаа хуваалцах. Ийм л одоо байвал илүү зүгээр санагддаг. Одоо яг энэ дугасаа тэр менторингийн харилцааны хамгийн цаашдаа явах одоо бодит тийм боломж энэ байдаг. Яагаад тэгэхээр менторч гэсэн ментитэй адилхан одоо бас заримдаа заавал одоо ментор бол бүр одоо супер бурхан бод биш шүү дээ. Тэр хүн бол өөрийн бас амьдралын өөрийн гэсэн амьдралын туршлагатай мэдлэгтэй тийм л хүн. Менти тулгарч байгаа тэр бишэл яг адилхан бол менторт тулгараагүй ч гэж болно. Тэгэхээр хамгийн гол нь менторт харин түүнийг хуваалцсанаар илүү нэмэлт ч юм уу эсвэл илүү өөр төрлийн шинэ олон талаас нь өнцгөөс нь бүр харах тийм боломжуудаа л илүү хэрэглэх нь илүү зүгээр юм болов гэж боддог. Тэрнээс бол яг менторудаас бол одоо энэний хариу нь яг юу одоо нэг нэг тэнцүү юу юм болоо гэдэг ментор одоо хоёр юмаа гэж хариулаад өгдөг өмнөөс нь хариулж өгдөг бол тийм хүн бол огт биш. Хэрвээ тийм байх юм бол энэ бол менторингийн харилцаа биш. Тэгээд тэр хүнийг бол бид ментор гэж дуудах нь одоо захимжгүй болчих гэсэн үг. Менторуд бол бэлэн ямар нэгэн хоол өгөөш бол өгдөг хүмүүс бол биш. Менторуд бол харин чиглүүлэг одоо тэр зөвлөн чиглүүлэг хийдэг юм хүмүүс байгаа даа. Тийм учраас
тийм хүмүүстэй уулзахаас өмнө менти маань заавал бэлтгэсэн байх хэрэгтэй. Тэгээд бэлтгэл нь бол юу вэ гэхээр л өөрийн гэсэн гаргараануудаа гаргацсан байх хэрэгтэй. Тэрнээс юу ч бэлдээгүй, юу ч бодоогүй, ямар ч одоо яагаа мэдэхгүй шууд очиод одоо та намайг одоо чиглүүлдэг байж шууд ийшээгээ ингээд би тийшээ одоо тэгвэл нүдэн анжи одоо та намайг л одоо таны зүг гэсэн гад ерөөч намайг гэдэг шууд төлөхөд өгөөч гэдэг юм уу. Тийм байдлаар болохоор болохгүй. Тэгээ яагаад тэгэхээр тодорхой хугацааны дараа хэрвээ энэ өөрөө мэдээ таалагдахгүй болвол эцсийн одоо хариуцлагын хиймүүлэх хөл менторлох болчихж байгаа. Гэтэл ментийн харилцаа бол ийм байж болохгүй одоо. Харин одоо чигээ сайн мэдхгүй яг чигээ яаж авах вэ бол илүү консалтант юм уу коучудаас илүү асуудаг байгаа. Тэд нар бол харин одоо яг ийшээ явах хэрэгтэй, тийшээгээ алхаад тий баруун руу зүүн рүү гэдгийг баруун юм аа гэдэг хэл хүмүүс нь бол тий консалтант болон коучуд гэдэг хэлдэг. Харин баруун тишээ бол ингэн зүүн тишээ бол ингэдэг. Нивээр өмнө ингэж явж үзсэн гэл одоо метрод бол илүү тийм талаас бол ярилцдаг. Тэгээд метрод бол хит их юм ярьдаг хүмүүс бол бас огт биш. Одоо лекц уншдаг ч юм уу, инфлюенсер хийдэг хүмүүс бас биш. Нөтөлөгч бол нэг огт биш. Метрод бол маш сонирхолтой даруухан бөгөөд маш их сорилтуудыг харин одоо юу адаг би сорилтуудыг одоо юу тийм одоо тийм бэлдэж өгдөг ийм хүн гэхэд бол баг хэлсдэггүй гэж боддог. Яг тэгэхээр одоо битгий бууж үг гэж одоо миний метрод хэлнэ гэдэг чинь юу гэхээр тий цаашаа ахаа яваад байгаа. Тэгээ энэ ахаа цаашлах тусам миний хувьд бол улам их олон сорилтууд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр метрод бол илүү сорилтуудыг бэлддэг ийм хүн гэсэн үг тий. Харин одоо ментинер гэх юм бол бэлэмжлэх сэтгэлээсээ илүүтэй өөр ингэсэн юм гаргалгаагаа одоо тодорхойлж дарагдсан төлөвлөсөн тэгээ өөрийн толгой одоо тийм энэ тарихаа бол 100% ашигладаг юм байна тийм байх тусмаа бол менторуд бол ментинертэй илүү дотноос одоо хамтран ажиллах сонирхолтой байдаг. Тэгэхгүй одоо ментин одоо юм болгоноос одоо би ийм асуудал болчлаа ментор би яах вэ гэл тэгээ ментор бол ийм хүмүүс ментинерт бол нэг туртаа байдгүй барыг зогтдаг. Тэгэхээр ментин одоо зогтаалж гэсэн үг болж байна. За одоо тэгэнгүүт нөгөө нэг за ментор жишээлбэл за би таныг одоо ингээ ментор болгоё гэд ингээ шууд хүмүүс очиж тийм үү? Эсвэл ингээ нөгөө нэг тодорхой одоо нэг юм ментор гэсэн юм үйлчилгээ байдаг юм уу? Эсвэл одоо нэг тухайн одоо нэг менторлох гэж байгаа хүн нөгөө ментийг хараад за би чам менторлё гэдэг юм уу? Ер нь яг ямар процессын дагуу одоо нэг менти болдго юм бэ? Ер нь бол яг харилцан бие биенийг судлах ёстой л доо. Яг тэгэхээр бид нар бол одоо менторингийн харилцааг бол нэгсний амьдралын турш биеиндээ зөвлөх одоо харилцан туршлага харилцан зөвлөх ийм хүмүүс гэж бас ийм харилцаа гэж бас сүүлийн үед бол ойлгож өгч байгаа. Тэгээ манай байгууллагууд ч гэсэн энэ менторингийн харилцааг бол Монголд бас хэрэгжүүлэх гээд бас нэлээд олон жил бас явж байна. Тэгээд зарим одоо яг нэг олон тоогоор биш цөөн тоогоор туршлагын байдлаар бас үзэж байна. Тэгээ манай Монгол хүмүүсийн бас өөрийн одоо антропологийн сэтгэл зүйн нийгмийн онцлог байдал дээрээс нь энэ одоо байгаа нөхцөл байдлыг татна бол бас уялдуулаад менторингийн харилцааг ямар түвшинд илүү оновчтой байлгаж болох вэ гэдэг бас одоо хүртэл ингээд бас судлаад явж л байна ингээд дуршаа судлаад. Тэгээ ер нь бол яг менторингийн харилцаа бол эхнээсээ бол бас өөрийн гэсэн дүрмтэй эхлүүлэх зүгээр байдаг. Тэгээд энэ дүрмтэй байхын тулд менторийн зохицуулагч гэдэг бас 3 дахь хүнтэй байвал бүр сайн. Тэгээд нэг 2-3 сар ч юм уу магадгүй одоо бүр 6 хүртэлх сар туршиж үзээд одоо харилцааг уулзаа тэгээд сард нэг удаа ч юм уу 2 удаа ч юм уу уулзаад тэгээд хүндрэнгийн дээр одоо зохицуулагчаараа нэг дүгнүүлж үзээд тэгээд энэ болж гэнэ үү гэдэг ингээд хаашаа явуулах зүгээр л дээ. Ингэснээр бол илүү үр дүнтэй илүү харилцан бие биенээ хүндэтгсэн за тэгээд биенээсээ суралцсан дээрээс нь бол одоо ментор ментитэйгээ уулзахаас дисэн ядан хүлээдэг ментинс ментортойгоо уулзахыг бол дисэн ядан хүлээдэг ийм л одоо харилцаа байх нь одоо их чухал гэж үзэж байгаа. Тэгээд би энэс харилцаа одоо сэтгэл ханамжтай л гэсэн үг шүү дээ. Энэ бол их чухал харилцаа. Тэгээд тийм учраас харин одоо жишээлбэл одоо консалтант ч юм уу коучудтай бол уулзахтаа бол
одоо энэ хүн бол надад ийм даалгавар одоо эсвэл одоо надад энэ хүн бол энэ зүйлсээр надад ийм зүйлсүүдийг бэлтгэсэн байх ёстой гэдэг одоо хандлагаар тийм одоо хүлээлтээр бол уулзцаадаг. Менторингийн харилцаанд бол тийм зүйл байхгүй. Харин аль биеийнхээ биеиндээ илүү их туслах, биеиндээ шинэ зүйлсийг заах, шинэ зүйлсийн талаар мэдээлэлээ хуваалцах энэ их чухал одоо онцлог нь бол болж хөтөлтэй бусдаа одоо өөрсдөө одоо харилцаатай харьцуулахад одоо нөгөө нэг ингэдэг шүү дээ. Жишээлбэл би ингэж яг нөгөө нэг харж ирсэн л та. Хувийн одоо нөгөө нэг жишээлбэл одоо ментор буюу одоо нөгөө яг амьдралынх нь чиглэл нөгөө менторлдог. Тэгэнгүүтээ яг ажил хэргийн хүрээнд тэгэнгүүтээ ямар нэгэн одоо нөгөө нэг хобби чиглэлч гэдэг юм уу? Ийм юм чиглэлээр байдаг гэж сонссон. Энэ юу үнэн үү? Тийм. Төрөл бүрийн хэлбэр байж болно. Одоо тэр мэрэгжлийн төвшин салбарт нь байж болно. Эсвэл амьдралын дээр хувийн амьдрал дээрч байж болно. Тэгээ ер нь бол гадаад бол нөгөө бид нар сургуульд ороход менторуудтай болдог шүү дээ. Тэгээд Монголд харамслаа нэг ийм 10 жилийн сургуультай ихтэй сургууль коллежуудын менторын харилцаа бас нэг тийм сайн хөгжөөгүй юм шиг санагдаад бол тэгж ажиллагдсан. Тэгэхээр одоо дөнгөж шинэ оюутан жишээлбэл орон нутгаас Улаанбаатар хотод их сургуульд суралцаар хүрээд ирэхэд түүнд одоо жишээлбэл ментор яалтчгүй хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр ментор дээд ангийн оюутан ч тийм нутгийнхаа дээд ангийн оюутан байж болно. Тэгэхээр яг тэр шинэхэн ирсэн оюутан Улаанбаатар хотод басан зохицсон гэдэг бол бас тодорхой хугацаанд бол нэлээд том сорилт, нэлээд том бас даалгавар болж юм гэсэн. Тэгэхээр үүнийг бол яаж басан зохицохоо тэр хүүхд мэдэхгүй байлаа гэхэд л одоо яг хөөр нөгөө дээд ангийн одоо метр оюутан маань одоо өөрийн бас туршлагаа хуваалцаа тий одоо чи би ингэж аваад ингэж юм хийгдгийг ингэж одоо номын сан жишээлбэл ингэж бүртгүүлдгийг тэгэхээр номын сан хэдэн сэдэн цагийн хооронд ажилтгийн би бол энэ цагуудад нь номын сан цуудгийн яагаад тэгэхээр одоо тэр одоо өөр цагт ингэхээр магадгүй одоо тийм тий замын төвчрээ их байдаг учраас би хамаг цагаа одоо тэнд их алддаг. Тэгэхээр одоо тэгээ хамгийн одоо цагаа үргэлжлэлтэй байлгахын тулд энэ цагуудад нь одоо номын сандаа суул зүгээр ч гэх юм уу ингээл нэг өөрийнхөө туршлагыг хуваалцаад нөгөө хүүхдээ яг үхээр тэндээс ойлгож авсан. За би ч гэсэн өөрийнхөө хуваарийг зүгээр би ингээд бас ингээд зохиож болох юм байна гэдэг. Тэн дээр нь дөрөөлөд өөрийнхөө хуваарийг бас гаргаад гэтэл нөгөө хүүхдийн хэрэн жишээлбэл өөр газар тэр өөр чиглэл байлаа гэхэд нөгөө төгжрээ арай өөр цагт болдог болох юм бол нөгөө хүүхд бас өөрийнхөө тэр нөгөө юугаа цаг хуваараа бас ахиж өөр шинжилдэг ч юм уу ингээд иймэрхүү байдлаар ингээд явна гэсэн. Тэгэхээр бидэнд бол яг нөгөө менторингийн харилцаанд бол хувийн амьдралын болоод хичээл сургуулийн мэрэгжлийн бүр одоо юу гэдэг нь одоо бүр зарим улсууд одоо Монгол бас байгаа эсвэл сайн мэдгүй байна. Зарим улсууд бол жишээлбэл одоо тийм тамхинаас гарах, харьяанаас гарах, бүр хар тамхинаас гарах гэх ингээд эндний хүртэл одоо менторууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Одоо эцэг ялангуяа өсвөр насны ихний үед бол жишээлбэл эцэг эхтэйгээ ч ярих сонирхолгүй болцсон одоо тийм зарим тийм хүүхд өсвөрийнхэн байдаг шүү дээ. Гэтэл тэд бол ментордтойгоо бэлэн далангуй байгаад байдаг. Яг өөрсдийн эцэг эх ч юм уу хамаатан садан хатуу үзэхээр одоо уулзахаараа өөрийн тэр дотоод бодол санаа одоо тийм санаагаа ил гаргах юм сонирхол одоо дургу байдаг. Тэр мүүгээрээ дамжуулаад бол менторуд бол их хүний амьдрал бол их чухал үүрэг гүйцэтгэдэг л дээ. Тэр их олон төрлөөр бол байж болно юм бол. За одоо болохоор ерөнхийдөө таны ажлын гараа юу н хаанаас эхэлж иваа хэдэн түүхэд бас ажиллаж ирсэн гэсэн дээ. Тэгэхээр ажлын одоо хүүхдүүхээс суулцаач ээ. За би бол миний ер нь бол яг цалин авсан ажил гэж ярих юм бол хамгийн анх бол би 10 жилдээ ажил хийдэг байсан. Зуныхаа амралтаар. За тэгээ ерөнхийдөө бол англи хэлээр орчуулагч хийж эхэлсэн байдаг. За тэгээд дараа нь Турк улсад суралцсан олдоод ингээд Турк улсад суралцсан. За тэр үед бол мэдээж маш төлөвлөлийн ажил хийж үзсэн. Тэгээд амралтын газар тэгээд зочд буудал зоогийн газар за тэгээд үйлдвэр за офис гэх ингээд янз бүрийн газар одоо бүхэл одоо төлөвлөлөө. Энэ өөрөө надад маш их туршлага болсон. Тэгээд одоо жишээлбэл би ингээд орон нутгаар яваад ажиллаар яваад наадах нь ингээд зочдлуудад ороход хүртэл зочдлуудын үйлчлэг нь ямар байна, эдийн менежмент нь ямар байна гэж
одоо нөгөө өөрөө өсөн би энэ чиглэлээр суралт одоо яг албан ёсоор бакалавр магистр ч юм уу тодорхой тэм зэрэг авах төгсгөлсөн нөгөө ажлын туршлагатай учраас яг үүнийг ингээл хараад байнга ажиглаж яадаг. Тэгээ энэ нөгөө хайцуулт хийж яадаг өөрийнхөө өмнөх нөгөө ажиллаж ирсэн туршлагатайгаа тэгэл одоо яагаад манай одоо энэ хөгжихгүй байгаа юм бол гэж одоо тэгээ энэ дээр бол одоо манай хүмүүсийн мэрэгжлийн одоо ур чадвар дутагдаад байгаа юм уу сэтгэлгээнд дутагдаад байгаа юм уу эсвэл сэтгэлэн дутагдаад байгаа юм уу гэл ингээл тэгэл ер нь бол ингээд юу нь бол нэлээ олон төрлийн ингээд ажлуудыг хийж хахад нөгөө яг энэ тэр нь дуртай байна гэдэг бол маш чухал юм байлаа. Ерөөсөө өөрийнхөө дуртай ажлыг хийн гэдэг л их чухал юм байлаа. Хятад улсын хувьд гэх юм бол Европ руу бараг бүтээгдэхүүн борлуулдаг юм компаниуд ажиллаж байсан. Тийм учраас ерөөсөө энэ бол зөвхөн гадаад судалгааны чиглэлээр Монгол таны ирээд бас гадаад судалгааны чиглэлээр тодорхой хугацаанд ажиллаж байгаад тэгээд одоо бизнес зөвлөхөөр одоо энэ төслүүд болоод олон улсын хөтөлбөрүүд дээр ажилладаг болоод ингэ явж байна. За ер нь карьераа та төлөвлөдөг үү? Хэрвээ төлөвлөдөг бол хэдэн жилээр төлөвлөдөг вэ? За яг үнийг хэлэхэд бол би тийм айхтар карьер энэ гэж төлөвлөдөг. Яг үнийг хэлэхэд төлөвлөлт бол чухал. Харин яг төлөвлөгөө болохоос ингээд нэг ингэж харна гэдэг бол жоохон тийм одоо юу гэдэг би өөрөө бол бас нэг ийм талын хүн л дээ. Яг аливаа зүйлийг ингээд нэг тийм хайрцаг дотор нэг шугамд ингээд хийж одоо тийм барьж байна. Одоо хязгаарлаж явах тийм сонирхол байдаггүй. Илүү тийм чөлөөтэй сонирхолтой зүйл одоо өөрийнхөө сонирхдаг зүйл болоод сонирхолтой тэгээд надад бол илүү тийм кайф авчрах миний амьдралыг одоо ажиглалтай байлгах зүйл юу вэ? Түн рүүгээ илүү хошурч одоо түндээ илүү ийм одоо боломж гаргахад хичээж явдаг. Тийм учраас тухайн одоо сонирхолтой боломжууд маань гарч ирвэл би бол ингээд өөртөө хязгаар тавихгүйгээр одоо алхаа явахыг бол хичээдэг. Тийм болохоор яг ингээд нэг карьерийн төлөвлөлт гэж одоо ерөнхийдөө нэг юу яадаг үү? Тэрнээ бол их анхаарал тавьдаг үү? Ер нь карьер төлөвлөлт гингүүд жишээлбэл нэг ийм түгээмэл ерөнхий ойлголтууд байдаг шүү дээ. Жишээлбэл бага цалингаас их цалинтай болох, бага албан тушаалаас их өндөр албан тушаалд очих шиг юм уу те. Эсвэл нөгөө нэг дотоодын байгууллагад ажиллаж байгаад гадаадын байгууллагад ажиллах ч гэдэм үү. Эсвэл бүр үндэстэн дамжиж өөр улс оронд ажиллах ч гэдэм үү те. Энийг нөгөө карьер хийж гинэ, карьер өсгөж гинэ гэж үздэг. Тэгвэл таны хувьд ер нь энийг яг юу гэж үздэг вэ? Яг хөө тийм промошн хийж гин гэсэн үг шүү дээ те. Ерөнхийдөө албан тушаалаа ахиулж цалингаа дээшлүүлж гин гэдэг л талаас одоо би бол тэгж л харна да. Яг за одоо ер нь бол яг өөр нь хүссэн зүйлсээ тэгээд тэр нь бол одоо насаа жишээ бол үгүй одоо шууд ресепшн байгаад түүнийг хамгийн супер төвшөнд хамгийн төгс төвшөнд тэгээд хүмүүс яа одоо зах зээлд хамгийн одоо төгс төвшөнд хийж чаддаг бол тэрүүн заавал одоо шууд үргэлжлүүлж болох шаардлага байхгүй гэж боддог. За шууд үргэлжлүүлж болчих юм бол одоо тэр шуудлын ресепшний үйлчлэгээ одоо муудад хэлэх юм бол одоо яг л тэр үйлчлэгийг ганц ойлгоцсон хүн нь бол ерөөсөө тэр хүн л байгаа байхгүй. Тэгэхээр айхтар түүнийг одоо энийг ингээл дээш албан тушаал ахин бахин гэж одоо олон байгаа дээш гэх. Энэ бол нэг тийм одоо миний хувьд бол тийм айхтар одоо шаардлагатай зүйл гэж боддог. Харин түүнээсээ кайф аваад одоо хийж байгаа ажлаасаа кайф аваад харин таны амьдралын чанар чинь сайжирч ивэл энэ ч их чухал болов гэж би боддог шүү дээ. Тийм болохоор яг би одоо шинэ зүйлийн залуучууд яг энэ бодолтой болсон байлээ юм шиг ингээд жахад бол дараа зэрэг гэж болохсээсээ үлдээ амьдралын чанар сайжирсан тийм өөрийн дуртай зүйлээ хийдэг магадгүй жилд 3-4 удаа гадагшаа дотшоогоо гоё аялцдаг эсвэл одоо өөрийн хоббигоо хөгжүүлдэг спортоор хичээлдэг тэрэндээ зориулсан цагаа гаргадаг одоо яг энэ л байвал одоо тэгэл хамгийн сайхан одоо амьдрал болж байна гэж аднаас биш одоо бүр дараа болоо өнхийлөгч болоод ингээл их тусмаа одоо өөрийнх нь амьдралын орон зайн улам ингээл жижигрээл те одоо юу гэдгийг хөгцрөөл одоо бүр ингээл хэцүү болоод те стресс одоо бүр юмд ингээл ороод те ингээл бүр өвчин зовлонгийн өвөр болоод ингээд байгаад энэ бол тийм сайхан хүлээ хүсэх зүйл багт биш гэж боддог. Яг хөө зарим заавал дарга боллоо гэх тийм байхалгүй л дээ.
Гэхдээ ерөнхийдөө нөхцөл байдал бол яг тийм болоод байгаа өнөөдөр бол одоо бид нэрийг харж байхад бол хамгийн их стресстэй хүмүүс юм байна вэ гэхээр л ерөөсөл том компани захирлууд тийм ингээд нэг том байгууллагын дараа нь яагаад гэвэл тэдний одоо эргэн тойрон байгаа орчин угаасаа нөгөө тогтолцоо нүрээ тийм учраас стресстэй байлгахаас зөнгөө болчиход байгаа. Тэгэхээр бид нар бол карьер төлөвлөлтөй бол их зөвл хийх хэрэгтэй болов хэрвээ төлөвлөдөг хүмүүс байвал заавал тийм өөрөө чиглэх биш. Одоо яаж өөртөө таалагдах гоё орчныг бүрдүүлэх вэ гэдэг нь л илүү байна. Тэгээ амьдралын хэм маяг дээрээс нь амьдралын чанараа харин өсгөх яг ийм чиглэлт байдаг бол үүнийг л одоо би бол карьераа сайжруулж чадж байна л гэж бодсон доо. Одоо нэг Z generation тэрний өмнөх нөгөө миллениалууд ерөнхийн нэг ийм чиглэгдээд байна гэдэг бас тийм нийтлэг. Одоо жишээлбэл нөгөө нэг дуртай буюу нөгөө үн цэнтэй зүйлд нөгөө цаг хугацаагаа зарцуулдаг үн цэнтэй зүйлд одоо жишээлбэл нөгөө нэг ажил олгож их тэндээ ингэ нөгөө нэг яг байх сонирхолтой байдаг. Тэгээд тэр нь болохоор жишээлбэл тодорхой хэмжээнд нөгөө нэг ажлаас нөгөө ажил руу ингээд юм шилжих тийм одоо нэг газар ажиллаж байгаа за би энэ нэгээр ажиллах хэрэгтэй юм байна. Энэ миний нөгөө нэг хүсээд хайгаад байгаа юм биш вэ гэл ингээл дараагийн руу ороод яваад байгаа шүү дээ. Энэ талаар ер нь та юу гэж боддог вэ? Энэ бол байж болох зүйл. Энэ бол заавал одоо нөгөө доктортой ажил юм байр тэгээд одоо доктортой ажилтан гэл нэг тийм хогтхон яваад байдаг шүү дээ. Миний бодлоор болохоор энэ доктортой ажилтан байна гэдэг бол өөрөө одоо доктортой байлгахын тулд ажил олгогч өөрөө их зөв тийм доктортой байлгах бодлого хөгжлийн загвар тий одоо ажлыг хөгжүүлэх загвар гэдэг юм. Энэ бүгдийг маш сайн гаргацсан хийцэн байх хэрэгтэй. Тэрэн дээр дөрвөлөл ажилтан болж жишээлбэл доктортой ажиллана гэж би боддог. Хэрвээ одоо тийм байхгүй бол одоо тэгэл залуучууд тий одоо тэнэг хүмүүс биш шүү дээ. Түрүүний хэлсэнчлэн өөрсдийнх нь амьдралын чанарыг сайжруулахын төлөө ажлын байраа солих, тий ажлаа солих, өөр одоо улс орн руу одоо орчиж амьдрах, суралцах одоо энэ бүгд бол өөрсдийнх нь л одоо сонголт. Тийм учраас тэр хүмүүс юу хийж байгаа өөрсдөө мэдж байгаа учраас үүнийг бол заавал буруутгах ч юм уу зөвхөн тийм юм бол байхгүй. Харин хэрвээ өнөхөр доктортой ажилтан байлгамаар байгаа бол ажил олгогч нар харин үүн дээр анализ одоо дүнэлт шинжилгээ хийгээд яаж түүнийг доктортой байх юун дээр тэд илүү таалагдаад энэ ажлын байр дээр байх юм бэ? Тэгээд одоо өр өгөөж тэр одоо тийм харилцан ашигтай байлгах гол одоо тийм тоглоомын дүр нь яг юу байх вэ? Үүн дээр л их одоо юу хэрэгтэй гэж боддог штэ. Энэ бол тийм загварчлал хийж гарах хэрэгтэй гэж. Тэрнээс биш одоо тэгэхээр шууд одоо үеийн залуучууд шинэ үеийн залуучууд ерөөсөө нэг газараа тогтохгүй байна. Тэдийг залах уу байна. Тэдийг одоо тийм ингээл хүмүүс их одоо юу ярьдаг шүү дээ. Би бол тэрнтэй нэг санал нийлээд идэггүй. Одоо юм болгон одоо өөрчлөгддөг, шинжлэгддэг. Тэгээд заавал би өөрийгөө одоо өөртөө таалагдахгүй өөрийнхөө одоо миний амьдралын хэв маягийг одоо эвдээд байгаа. Тэгээд надад таалагдахгүй байгаа би газар заавал хүчээр одоо баригдах одоо шаардлагач байхгүй шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр тийм учраас одоо өөрийн тэр ажиллахыг хүсэж байгаа орчин нөхцөл байдлыг тэр залуучууд маань байнга туршиж тэгээд одоо яг зөв уламжтай газараа олох хүртэл ингээд тойрол эргээл яваад идэх юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгээд мэдээж одоо компаниуд ажилтан авахтаа бол одоо манайх ийм гоё ийм сайхан ингээд одоо хилдэг л байх л да. Гэхдээ одоо харин одоо үеийн залуучууд бол тэр сайхан үгийг сонсохоос илүүтэй тухайн компани ямар компани бэ гэдгийг зөвхөн гадна талаас нь гэлгүй дотор талаас нь одоо нөгөө мэдээлэл маш их тод болж байгаа юм их амархан одоо юу гэдэг нь хаана ямар зүйл болж байгааг бол одоо сонсоход их амархан болсон шүү дээ. Тэгэхээр түүгээрээ тэд нар маань одоо анализ шинжилгээ хийгээд яг хөө зарим нэг тохиолдолд бол ингээд дуршаад үзье тийм нэг сар ажиллаад үзье 2 сар ажиллаад үзье гэдэг ч юм уу. Энэ бол нээлттэй гэж бодож байна. Тэгэхээр энийг бол одоо хийж байж болох боломжтой зүйл гэж миний боддог доо. За, сайн дурын ажлын талаар та юу гэж боддог вэ? За, сайн дурын ажил бол мэдээж байх хэрэгтэй. Уусаа юм болгон бол заавал цалинтай төлбөртэй байх ёсгүй. Нөгөө нэг сэтгэлийн кайф авах бас ажил байж болно шүү дээ. Заавал одоо мөнгөөр шилжих хэрэгтэй албагүй.
Тийм учраас сайн дурын ажлууд бол хийх нь бол яалтчгүй хүн болгоны хэрэгцээ. Угаасаа түүгээрээ ч гэсэн тодорхой хэмжээний студид одоо нөгөө сэл хавж бас авах шаардлага бол хүн болгонд байдаг бах гэж би боддог. Тийм учраас сайн дурын ажил бол яалтчгүй бол хүн болгонд хийх боломжтой одоо хийх хэрэгтэй зүйл гэж боддог доо. Тэгээд одоо жишээлбэл тэтгэврт гарсан ахмадууд маань хүртэлтэй. Заавал одоо тэтгэврээс гадна зөвхөн одоо ямар нэгэн мөнгө хүлээх мөнгө хүлээгээд суух биш. Өөрсдийн одоо нөгөө хийж чадах магадгүй нийгэмших, магадгүй үе тэнгийнхэн одоо хүмүүстэй ярилцах, санаа бодлоо солилцох, хамтдаа нэг жоохон цагийг өнгөрөөх те энэ бол одоо тэдний хувьд ч гэсэн байх одоо аюул чухал тийм үе цаг мөчөд байхгүй. Тэгэхээр энэ бол ялцчгүй сайн дурын ажлын бас нэг хэсэг ч байж болно. Тэдний одоо өгч байгаа гол өргөөж нь ч гэж магадгүй. Тийм учраас бол сайн дурын ажил бүх насныханд л байх боломжтой. Үүнийг бол заавал хийвэл зүгээр л гэж боддог. За ер нь одоо жишээлбэл яг энэ бизнесийн удирдлага чиглэлээр сурч байгаа, эсвэл сурах гэж байгаа, магадгүй одоо сурч төгсөөд дөнгөж ажилтнаар гарч байгаа залуучуудад ер нь хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Ном сайн унших хэрэгтэй. Ер нь хамгийн түрүүнд. Ялангуяа одоо манай их сургууль төгсөж байгаа ч юм уу те одоо яг энэ бизнесийн удирдлага гэлтгүй нийгмийн чиглэлээр суралцж байгаа залуучуудын хувьд бол гадаад хэл дээр ялангуяа одоо нийгмийн ухааны гол номнууд чинь Франц хэл дээр их байдаг шүү дээ. Тэгэхээр Франц хэл дээр, за тэгээд Орос хэл дээр, магадгүй англи хэл дээр гэл ингээд нэг тодорхой төр хэл дээр нийгмийн чиглэлийн хуучны ялангуяа 1800, 1900 одоо 2000 оны их үед бичигдсэн юм гол сонирхолтой юм номнуудыг бол уншиж ивэл их зүгээр болоо гэж одоо интернетээр дүүрэн номнууд бол байж л байдаг. За тэгээд тэр номнуудыг уншаад үз янз бүрийн үзэл бодол, янз бүрийн үзхүүд, янз бүрийн одоо дэлхийг харах амьдралыг үзэх үзлүүцээ энэ бүгдийг ингээд олон талаас нь ингээд бичсэн юм сайбартай зүйл байдаг. Тэгээд дэлхийг өөртөө дэлхийг нээх тусам таны одоо чиний бас амьдралыг харах өнцөг бол илүү сайхан өргөжөж хөгжин түүгээрээ ч гэсэн ирээдүгөө төсөөлөх тэгээд одоо нэг хайр цэнээс гадуур хязгааргүйгээс сэтгэх бодох одоо космополитан гэж ярьдаг тийм нэг тургуун төвшөнд бүр бодож сэтгэх ийм одоо бас очил бүртгэх юм болов уу гэж бодож байна. Тэгээ өөртөө л тэр боломжийг өөрөө л чи бүрдүүлэхгүй бол хинт чамд тэр номыг авчирч өгөхгүй хинт чамайг тийм номыг унш тэг инг гэж хэлэхгүй тэгээд хамгийн гол нь сонирхолтой сэдвэрээ олгомжуулах зүгээр гэж бодож байна. Жишээлбэл миний хувьд гэх юм бол би одоо таалагдахгүй номыг бол бүр эхний нэг дүүрийг 3 өдөр уншаач урагшаа хоошоо ерөөсө хуудасвал явдгүй. Бүр 3 өдөр уншсан ч дахин нөгөө л нэг нүур эхний нүрэн дээр л тойроод идэг. Яа тэгэхээр ойлгохгүй байгаа. Тэрийг бүр ингээд нэг тийм одоо юу гэх юм тэр нь одоо миний хувьд бол нэг тийм кайф өгөх зүйл бол биш. Тэгээ цаанаас одоо юу гэдэг нөгөө хин нэгэн заавал энэ номыг уншаарай гэж хэлсэндээ бол би бол шууд үнэлтийн л уншчихдаг л та. Гэхдээ яг сонирхолтой хэрэгтэй зүйлсүүдийг бол одоо жишээлбэл нийгмийн ухааны би өөрөө антропологийн чиглэлийн нийгмийн ухааны чиглэлийн түүхийн чиглэлийн юмыг бас унших туфтаа. Тэгээд энэ утгаараа тийм зүйлийг уншихтаа бол хайранстай цаг гаргаад тэгээд бүр гадаад хэл дээр унших юм бол бас тэр үг хэллгүүдийг бас маш олон үг хэллгүүдийг бас шинээр суудаг. Тэгээд үүгээрээ бас одоо тэгээд нөгөө бусдад харилцах цаашдаа нөгөө соёлын талаар ойлгох гэх ингээд маш олон зүйлүүд нийтэд явцдаг л та аяндаа өөрөө. Тийм учраас би бол одоо тэгээд заавал одоо бизнес удирдлагаар гэхгүй ер нь бол нийгмийн чиглэлээс уулзаа залуучуудын хувьд бол ном сайн унших хэрэгтэй. Тэгээд тиймээ номоо уншичаад яг тэр номыг байгаар нь битгий хүлээж аваарай л гэж бас хүсмээр байгаа. Яг тэгэхээр харин хэрвээ энэ номын нөгөө тал нь буюу одоо тийм одоо юу тийм юугаар ярил 180 градусын 90 градусаар 45 градусаар гэдэг шиг тийм 245 градусаар магадгүй 360 градусаар нь эргүүлж бас нөгөө талаас нь бодоод үзэх хэрэгтэй. Уруугаар нэг бодоод үзэх хэрэгтэй. Нөгөө тал уруу тал одоо юу гэдэг те одоо бүр өсвөр огт бүр яг энэс бүр тис өөрөөр юу байж болох байсан байж тийм. Тэр талаас нь их сайн дүгнж бодож л унших хэрэгтэй. Тэрнээс заримдаа одоо манай Монголын залуучуудын юу харахаар ингээд нөгөө Facebook ч юм уу блогуудын ингээд ном уншсан талаараа ингээд бичсэн сэтгэлтэй харахаар ерөөсө 100% нөгөө номон дээрс юу ойлгосноо тэгэл
тийм л юм байна гэдэг нэг хүлээн зөвшөөрсөн байдлаар битсэн байгаа нь бас бид нар өөрсдөө буцаагаад нөгөө хүндээ зөвлөд хайцлаад идэм болов гэж нам санагддаг. Тэгэхээр энийг үнсэн зүйлээ ойлгож авсан зүйлсээ бүр одоо хэвээ энэ байсан болсоо байгаагүй болсоо тийм байсан бол гэдэг бүр ингээ олон хувилбараар гаргаж ирвэл нөгөө тархиа улам ингээ гой завдлаад тэгээд их сонирхолтой талаас нь нэг олж харах юм бол улам их сонирхолтой л болох болов гэж би бодож байна. Тэгээд тийм тэгж сайн номыг уншиж байгаарай л гэж хүсэж байна да. Яа. За ерөнхийн нэг асуултууд маань дууссан байна. За тэгээд хамгийн сүүлд болохоор зочдоос нэг асуултыг асуудаг. Энэ маань болохоор мартагдсан монгол үг гэж. За яг хөө мартагдсан монгол үг гэхээс илүүтэйгээр бид нар ер нь бол ингээд үгнүүд ер нь бол хуучраад зарим үгнүүд мартагдаад шинэ үгээр зарим солигдож байна тийм. Тэгэхээр таны хувьд магадгүй одоо нэг хуучин өвөө эмээгээсээ ч юм уу аав ээжээсээ ч юм уу сонсч ирсэн хуучны тийм үг байвал хуваалцаач ямар одоо үг ер нь сонсч яваа тий энэ үг ер нь мартагдсан байж магадгүй дээ энийг болгоно их мэдээд идэх юм да гэдэг үг байвал хуваалцаач. За сонирхолтой гоё асуулт байна. Тэгээ яг яалтчгүй бидний хувьд бол монгол хэл маань маш их чухал. Тэгээ бидний одоо нөгөө тийм үндэсний гол одоо нөгөө яг монгол үндэстэн гэдгийг бол одоо хүлээн зөвшөөрүүлэх илэрхийлэх гол зүйл бол одоо бидний хэл яалтчгүй монгол хэл байгаа. Тэгээ монгол хэлэнд бол маш олон одоо мартагдсан үг хэллэгүүд бол байгаа. Тэгээд эдгээр үг хэллгүүдийг одоо бид нар өдөр тутмын амьдралын орчин үеийн амьдрал чинь нөгөө дөрвөн хамгийн хамт орцсон. Яг энэ үед бол бүр их одоо мартчих шиг байна. Түр яг нэг мартагдсан гэхээсээ илүүтэй би бол яг энэ одоо нөгөө үгний өөрийнх нь бас утгууд бас их чухал юм болов гэж хардсан юм л да. Жишээлбэл яг одоо нөгөө нэг альваныг одоогийн хэрэгжилж байгаа үгний өөрийн бас нэг өөр одоо утга илэрхийлэлс байж болох юм болов гэж бас их бодож одоо яадаг зарим одоо үгний талаар боддог л тоо. За шигэл одоо яг санаанд орсон гэх юм бол шигэл санаанд яг одоо санаанд орсон нэг юм хам гэдэг үг байдаг шүү дээ. Гэрийн хам, байшингийн хам. Энийг ханат гэж одоо тийм ханат гэдэг. Тэгэхээр ханат гэдэг маань өөрөө юу байж болох вэ гэдэг. Би тэгээд энэ ханат гэдгийг бол жишээлбэл Канад гэдэг улстай бас нэг бодож ирсэн. Холбож Канад гэдэг улс ба Америк улсын хооронд ажилладаг. Тэгээд Канад гэдэг улсын нэр юу вэ гэж нэг уншиж байхдаа энэ бол индианчуудын тухайн одоо хойд Америкт амьдардаг индианчуудын нэг хэлээр энэ Канад гэдэг нэг үг байт юм байна гэж одоо уншиж ирсэн. Тэгээд энэ бол одоо яг ялчгүй юм аа Монголын ханат одоо ханат гэдэгт бас байж болох юм болов уу гэдэг. Яг л том хан үсгээд ингээд тусгаарлагдсан ч гэх юм уу. Эсвэл одоо тухайн одоо Канад гэдэг үг нь болохоор индиан хэлээрээ болохоор гол урсгал одоо бас ингээл тэгэхээр ингээд тэр гол урсгалыг одоо Монголын ханад гэдэг ингээд тэ тусгаарласан ч гэх юм аа. Ийм байдал тэгээд үгнүүдийн хооронд нэг холбоосууд үгний тийм тодорхойлолт бас нэг гадаад өөр хэл одоо нөгөө индиан хэл чинь нөгөө монгол хэлтэйг ойролцоо нэг юунда их ойролцоо гэж яригдаад байдаг шүү дээ. Тэр утгаараа бас их манай хэл бас тэр утгамж бас байж болох юм болооч гэх юм. Тэгээд энийг бид нар хэрэглэхгүй байгаа гэсэн нэг улсын нэр болцсон бас манай монгол үгчээс явж байгаа юм билүүч гэх юм уу. Ингээл төсвөлж бодож яг энэ бол бүр ингээд юм батлагдсан зүйл биш л дээ. Зүгээр өөрөөр л төсвөлж бодож үзсэн гэх юм уу да. Тэр иймэрхүү зүйлсийг бол хийх бас жоохон төсөөлөх дуртай л да. Тэр зүгээр энэ магадгүй ханат гэдэг бас байж болох юм болов уу гэж бодож байна. Бас. За ингээд цаг цаваа гарган подкаст маань олцсон маш их баярлалаа. За тэгээ өнөөдрийн зочин маань бол хөгжлийн шийдэл төрөмс байгууллагын ерөнхий зөвлөх Батарших гэдээ оролцсон байгаа. Танд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Та бүхэн ажил амжилт хүсье. Тэгээд залуучуудаа хэлэхэд бол ямар ч мэргэжил сайхан тэгээд тэр мэргэжлэрээ одоо тэг хамгийн гол нь хамгийн дуртай, хамгийн сонирхолтой тухайн зах зээлийн эрэлт хэрэгцээ гэхээсээ илүүтэй зөвл өөрийнхөө дуртай мэргэжлэрээ суралц. Тэгээд түүгээрээ цаашаа яв одоо тэг яаж түүнийг хувиргаж өөрчилж явж чадна. Тэгвэл хүчээр нэг мэргэжил сурчдаг. Тэгээд дараа нь ахаад таалагдахгүйгээр өөр мэргэжил сонгодог ч юм уу. Ингээд энэ байдлаар бол амьдралууд удаан
бидний хувьд бол маш их зардалтай байхгүй. Тэр бол цаг хугацаа алдсан их зардалтай. Тийм учраас зүгээр дуртай мэргэжлэрээ суул. Тэгээд түүнийг яах вэ гэхээр харин цаашаа хувиргаад хувьсгаад аваа явах юм бол харин илүү тань биднэрт бол их гоё кайфтай байх болов уу гэж бодчихъя. Тэгээд бүгд нь л амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа.